өөрийгөө өөртөө магтан дуул гэдэг энэ одоо сэдвээр бяцхан урамшуулахыг хүсэж байна. За таны хизээ нэгэн цагт хэн нэгэнд хандаж хэлж байсан үгнүүд дотроос хамгийн хүчрхэг үг нь өөртөө хэлж өөрийгөө ятхан синхруулж байсан үгнүүд бүлгөө. Хүн чин сэтгэлээ нээхээ 95%-ийг өөртөөгөө ярих замаар хийдэг. Өөртөө хандан хэлж байгаа үгийг далд ухамсар тушаал мэт хүлээж авдаг. Чингээ бие авч явах байдал, өөрийн дүр төрх, гадаад байдал далд ухамсарын удирдлагандор өөрчлөгддгөө гэж энэ номон дээр хэлсэн байна. Тэгэхээр дуул хуурзуй бол бас тийм байдаг. Дуулах тухай би дуулж чаддаг, би дуулж чадахгүй, би бас дуулж чадна. Энэ одоо асуудал ч гэсэн бас өөртөөгөө би хэрхэн ярьж аваа гэдэгтэй холбоотой байдаг. За одооноос эхлэн өөртөөгөө өмнөө тавьсан том зорилгоо амжилттай биелүүлэх үүднээс л ярьж бодож бай гинэ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр өнөөдрөөс эхлээд та нар маань өөрийгөө би илүү гоё дуулж чадна. Миний дуу хоолой надад болоод бусдад маш тааламжтай, туйлын сайхан